Мейкап артист хэдий ч өөрийгөө бодохтой гаргадаг байсан 5 алдаага та нартай хэлж өгье. Хагас мат бүтээгдэхүүнийг би арьсаа ядарсан эсвэл хуурайсан байгаа үед нь шууд түрхчихдэг байсан. Тэрний оронд бүгдээрээ кремээ ийм глоw серумтай хамт хольж түрхснээр арьсанд маань илүү гоё шингэж өгч бас барзайлахгүй байх болно. Глоw серум тусаалаа. Хоёроо шууд өндгөөрөө холж. Энэ техникийг болохоор би Hailey Bieber-ийн өөрийгөө бодож байгаа рилнээс нь харсан. Энийг бүгдээрээ ийм шигүү үстэй кремний зориултын багсаар аваад багсаараа нүүрэндээ жиг түрхэж өгөөд дараа нь мэдээж порлоноороо шингээж өгнө. Skin tint шиг болчихно гэсэн үг. Арьсыг илүү натурал гялалцсан харагдуулахад туслана. За хоёрдугаар болохоор би консилер аваад шууд арьсандаа ингэж түрхчихдэг байсан. Төмөрөн дээр эсвэл гарын дээр авч агаад багс ашиглана. За энэ багсан дээрээ жигд бүтээгдэхүүнээ аваад дараа нь арьсандаа хүргэх юм бол илүү нэмгэн бас жигд суур болоход туслана. За ингээд эхний авсан талаа уусгаад хоёр татаа харьцуулж харахад айгуу зузаан их харагдаж байна тийм. Өмнө нь болохоор би нүднийхээ доотлыг зурхтаа тод өнгийн харандагаар ингэж доод давхраа зурдаг байсан. Эннийхээ оронд илүү натурал харагдуулахын тулд энэ тэн ашиглана. За энэ өнгөөрөө ийм хавтгай багс авлаа. Нэг нүднийхээ доод хэсэгт жигд ингээд тараагаад өгнө. Жиг нарийн багс авч агаад саяны энэ өнгөө авлаа. Одоо энэ харандагаар зурсан хэсгийг болохоор энэ тэнээрээ давхарлаад өгнө. За энэ цагийг нь болохоор яг энэ нүднийхээ урд хэсэгт биш, жоохон ардаас ингээд хошоо урагшаа татах маягтай ингээд өгнө. Ингэж зурх юм бол энэ доод давхраа маань зориулаад ингээд зурцсан биш зүгээр жоохон сүдэртүүлээд орхичин гэсэн үг. Нүдний хойд хэсгээ би жоохон урт ингэж харагдуулахын тулд ингэж зурдаг байсан. Тэний авлаа. Нүдний чигээр харжгаад энэ харын доотлох хэсгээс шулуу гэд тэнээрээ ерөнхийдөө зураад өгнө. Ийм бэж өнгийн харандаа. Зөвхөн төгсгөлийн хэсгийг энэ харандаараа тодлоод өгнө. За ингэж бодож өснөөр нүд маань илүү хоошоо уртсаж ийм сунсан харагдаж байгаа. За хамгийн сүүлийнх нь болохоор уруулаа бодохдоо би ерөнхийдөө ингэж хүрээлэл доторчлын глостчдаг байсан. Энэ маань юм болохгүй юм байхгүй л дээ. Гэхдээ яг ийм зураас нь ялгараад натурал биш харагдаж байгаа. Яаж натурал харагдуулах вэ гэхээр хонхорхой хэсгээ ингэж сүдэрч өгнө. Омог энэ хэсгээ сүдэрлээд доороос нь за энэ харандаа маань болохоор аль болохын мат биш амархан уусдаг тийм зүйл харандаа байл зүгээр шүү. За энэ жижиг багс авч агаад тарааж өгнө гэсэн үг. Plumping gloss түрхэж өгөөд глоссоо бас хитрхи юм зураас гарахгүйгээр ерөнхийдөө саяны сүдэртэйгээ өндгөрөө ингээд уусгаад өгнө. За ингээд бодолт маань туслаа. Илүү натурал бас байглаасаа ийм сүдэртэй, ийм бомгор уралтай, ийм том нүдтэй юм шиг харагдаж байгаа гэж бодож байна. Тэгээ дараагийн бичлэгээр уулзлаа. Бай.